Үе тэнгийн дээрлэхэл гэж чинийхээр юу хэлж байна вэ? Сайн мэдэхгүй байна. Захимаар бие бинийгээ дормжлох, тэгээд үг хэллэгээр гутаанд дормжлохыг хэлнэ. Сайн мэдэхгүй байна. Үе тэнгийн дээрлэхэл гэж юу одоо нэгнийгээ гадуурхах, зохих, зодох тийм л нэг юм гэж бодож байна. Арьс өнгөөр тэгээ шашин шүтлгээр нэг тиймэрхүү ялгаатай зүйлээр нь гадуурхаж тэгээд хүүхдүүдийг ер нь бол дээрлэхэж жоохон харааж марах тэр тал руу амлаа. Би одоо нэг насны ижил насны хүүхдүүд би бинийгээ өнгө үзэмж гадаад төрөх байгаа байдлаар ингээд тэгээд дээрлэх одоо ингээд гадуурхахыг л ялгуурлахыг дээрлэхэл гэж бодож байна. Бие махбодоор дамжуулан дээрлэх. Үе тэнгийн дээрлэхэл гэж үеийнхээ хүүхдийг задах, зохиох, хэл амаар дарамжлахыг хэлнэ гэж миний хувьд үзэж байна. Тий, бие махбод сэтгэл санааны готрал гээд ер нь ингээд сэтгэл санааны үжил бодлоор нөгөө дээрлэхэлд хамаарах юм бол нөгөө нэг хичээл сургуулийнхаа итгэх оролцоо нь буурна. Чиний бодлоор хүүхдүүд бие биеэ дээрлэдэг байдлыг яаж өөрчлөх вэ? Өөрчлөх үү? Одоо энэ нэгнийхээ гадуурхах юм аа гэдэг. Энэ аюулгүй одоо энэ гадуурхдаг болж чинь өнгө зүсээр нь Үгээ бодож хэлэх, тэгээд үйлдэлээ цэгнэс сурвал тэгээд дээрлэхэл гарахгүй хаа гэж бодчих. Өгөө тэрийг ингээд бусад том хүмүүс тандаад тэрийг цэглэх хэрэгтэй. Багш тэгээд цагтаа нийгмийн ажилтнанд арга хэмжээ авах. Том хүмүүстэй хамтрал нэг юм хийх болохгүй байх гэж бодчих. Сэргийлэх тухай. Өсвөрийн цагдаагийн зүгээс бол тиймэрхүү үйлдэл гаргаж байгаа хүүхдүүдийг одоо бойл гээд одоо ерөнхийдөө бол сайн хэлэх тэгээд хүүхдүүд донд сургалт тавиад мэдээлэл сайн хүргээд ах юм бол гай болох байх. За хүүхд хамгааллын тухай шинжилсэн хууль нь одоо 2024 оны 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна. За тухайн хуулийн дээр бол үе тэнгийн дээрлэхлийг одоо хуульчилж өгсөн. За манай 5 дугаар сургуулийн одоо хүүхд хамгааллын баг маань одоо хүн бүрт одоо хүүхэд хамгаалал, хамаатай гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. За миний хувьд болохоор өсвөрийн сэргийлэгч бүлмийг чиглүүлж ажилладаг учраас одоо манай өсвөрийн сэргийлэгч бүлгэн маань бүхий л үйл ажиллагааг одоо дэмжин хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Үе тэнгийн дээрлэхлийг бүү төвч, бүү нууцл эцэг их багш нийгмийн ажилтан томчуудад мэдэгдэж даруй таслан зогсооцгооё.